Дараагийн мэдээг танилцуулъя. Европод пестицидтэй холбоотой үйл ажиллагаа явуулах томоохон байгууллага сүлжээ байдаг. За энэхүү байгууллагын зүгээс тодорхой судалгаануудыг хийсэн байна. За ялангуяа алим жимстэй холбоотой судалгаа хийхэд нийт одоо судалгаанд дээшлэгдэн авсан алимны 80% нь пестицидийн хэд хэдэн төрлүүд илэрсэн гэсэн харамсалтай мэдээлэл судалгааны тайлангийн үр дүнд гарсан байна. За Испани улсад дээж авч судалсан алимны 80% нь пестицидийн хэд хэдэн хортой үлдэгдэл нэгэн зэрэг агуулсан байсныг нь судалгаагаар тогтоосон байна. За энэ нь бол Европын дундаж үзүүлэлт буюу 85%-аас одоо өндөр юм үзүүлэлтүүд зарим тохиолдолд гарсан гэсэн мэдээллийг гаргаж тавьсан байна. За эдгээр тоо баримтыг гаргаж тавихдаа 2025 оны 9-р сард супермаркет захаас цуглуулсан орон нутагт үйлдвэрлэсэн нийтээ 59 алимны дээжинд үндэслэн байна. За алим бүр дунджаар 3 төрлийн пестицид агуулсан байсан тогтоогдсон. За зарим дээжинд пестицидийн 7 хүртэлх одоо ийм бодисын уул мөр илэрсэн гэдгийг нь тогтоосон байна. За энэ нь бол цорын ганц асуудал биш юм байна. Мөн судалгаанд хамрагдсан 13 улс тэр дотроо Герман, Польш, Нидерланд, Хорват зэрэг 8 улсад дээж авсан алим бүрт бол пестицидийн хэд хэдэн үлдэгдэл агуулгдсан байсан тогтоогдсон байна. За нөгөөтэйгүр за энэхүү одоо судалгаатай холбогдуулан зарим улсад бол нөхцөл байдал арай гайгүй байгаа нь тогтоогдож байгаа. За дайны улсын хувьд бол бохирдлын хэмжээ хамгийн бага түвшинд бүртгэгдсэн. За алимных нь ердөө 20% нь бол пестицидд ямар нэгэн байдлаар өртсөн байгаа нь ажиглагдсан. За харин Бельги улсад бол 50%-аар энэхүү удаалж байгаа юм байна. За Испани, Франц, Итали зэрэг улсуудын хувьд бол тус бүр 80-аас дээш байдлаар бол чагсаалтын дунд хэсэгт бичигдэж байгаа юм байна. Илэрсэн бодисын дунд 2 бодис анхаарал татаж байгаа юм. За мэдрэлийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг пестицид дээжийн 36% нь илэрсэн бол PFAS гэсэн бодис бол шинжилсэн алимнуудын 64% нь илэрсэн байна. За Европын холбооны зүгээс 2024 онд дотоод шүүрлийн системд хортой гэж нөлөөсөн полютисонл нэртэй бодис нь алимны бараг 40% нь илэрч байгаа юм. За мөн хорт хавдар үүсгэгч байж болцсошгүй мөөгөнцрийн эсрэг каптан нэртэй бодисын хувьд бол дээжилсэн алимын 61% нь илэрсэн байна. За Европын холбооны хүнсний аюулгүй байдлын газраас 2013 оноос хойш мэдрэлийн эсэд хортой гэж тодорхойлсон шавж устгагч ацетамидыг алимны 20% нь илэрсэн гэдгийг нь бас мэдгдсэн байна. За судалгаанаас алимнаас пестицид эзэлсээр байгаагийн гол шалтгаан нь Европын зохицуулагч байгууллагууд энэ бодисыг одоо үр дүнтэй хэмжиж шинжилж чадахгүй байгаатай холбоотой юм байна. За Европын хууль тогтоомжийн дагуу пестицидийн хамтарсан нөлөө буюу коктейлийн нөлөөг үнэлэхийг шаардсан 20 гаруй жилийн туршид хэрэгжиж байгаа журам байгаа. Гэхдээ Европын хүнсний аюулгүй байдлын газар үнэлэх албан ёсны аргачлалаа одоо хүртэл баталж чадаагүй байгаа нь энэхүү хуулийн одоо цоорхой хууль журмын хэрэгжихгүй байх нөхцөлийг үүсгэж байгаа юм. Одоо хийгдэд байгаа судалгаанд бол бодис тус бүрийг нь тусад нь авч үздэг. Химийн хэд хэдэн бодисын хамтарсан нөлөөг огт үнэлэхгүй байгаа нь орхигдсон хэсэг болж байгаа юм. За магадгүй химийн бодис нь тус бүрийн нөлөөнөөс илүүтэй нийлмэд бодисороо хамгийн их хүнд нөлөөлж байж болзошгүй. Энэ талаар одоо судалгааны арга зүг бий болгох шаардлагатай гэж судалгаа хийсэн судлаачид үзэж байгаа юм. За тус тайланд дурдсанаар энэхүү одоо пестицидэд бохирогдсон алимны 71% нь Европын холбоо маш хортой гэж ангилдаг бодисыг агуулсан байсан юм байна. Зарчмын хувьд зах зээлээс эдгээр бодистой одоо алимуудыг гаргах ёстой байсан. За зарим тохиолдолд Европын хүнсний бүтээгдэхүүнд агуулгадах хэмжээ нь сүүлийн жилүүдэд буурах биш харин нэмэгдэх юм хандлагууд гарч байгаа. Эдгээр судалгааны үр дүн нь эмзэг бүлгийн хүмүүсийн хувьд онцгой санаа зовоосон асуудлыг үүсгэж байгаа юм. За хэрв шинжилсэн алимыг хүүхдэд одоо өгсөн тохиолдолд хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд бол нөлөөлөх боломжтой. За зах зээлд гаргасан эдгээр бодистой одоо алимыг зах зээлд гаргасан бол 93% нь 3-аас доош насны хүүхдүүдэд 1 кг тутамд тэг 100-ны 1 мг үлдэгдлийн дээд хэмжээг давсан хэмжээтэй ийм алимнууд зах зээл дээр худалдагдах боломжтой нөхцөл байдал үүссэн байсан юм байна. За өөрөөр хэлбэл эдгээр алимнууд нь Европын холбооны тогтоосон стандартыг хангаагүй гэсэн үг. Зарим дээжинд үлдэгдлийн түвшин энэ босгоос бол 600 дахин их байсан нь бол анхаарал татаж байгаа. За жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд мөн энэ асуудал бол эрсдэлд оруулж байгаа юм. За учир нь алимнаас илэрсэн хэд хэдэн бодис нь ургийн мэдрэлийн хөгжилд нөлөөж болзошгүй ийм нөхцөл байдал үүсгэж байгаа юм байна. За ийм учраас бол Испани Хогорсын Токсис нэртэй төрийн бас байгууллагын зүгээс синтетик пестицидгүй байдлаар бол ургуулсан алим жимсийг орон нутгийн одоо хэрэглээнд бол хэрэглэх нь чухал гэж үзэж байгаа. За өөрөөр хэлбэл органик алимыг бол нэн тэргүүнд
хүнд хүмүүс хэрэглэх нь цаашдаа ийхүү эрүүл мэндийн эрсдэл үүсгэхээс сэргийлэх боломжтой гэж харж байгаа юм байна. За Германд алимны үйлдвэрлэлийн 15 орчим хувь нь аль хэдийн органик алим болсон байгаа нь уламжилт газар тариалангийн өөр хувилбаруудыг бас ашиглах боломжтойг нь харуулж байгаа. Гэсэн хэдий ч бол энэхүү асуудал нь цаашдаа Европын холбоонд бол улс төрийн асуудлыг бас үүсгэх боломжтой гэж харж байгаа юм. За Еврокомс одоогийн байдлаар бол нийтдээ Европыг хамарсан томоохон хууль тогтоомжийг баталгаар зорж байгаа юм байна. За гэтэл бол энэхүү хууль тогтоомжийг хэдийгээр Европын холбоонд гаргасан ч гэсэн улс орнууд тус тусдаа өөрийн хууль тогтоомжтой байдаг. Өөрөөр хэлбэл улс орнууд өөрийн хууль тогтоомжийг нэгэн ижил хэмжээнд аваачиж нэгэн стандартыг тогтоохгүй тохиолдолд зарим хуулийн цорхоо бий болж асуудлыг шийдвэрлэхгүй болох эрсдэл үүсэх боломжтой гэж харж байгаа учраас судалгаа эрхэлж байгаа судалгааг хийсэн эрдэмтдийн зүгээс Европын холбооны хүнс тэжээлийн талаарх омнибус саналаараа эрүүл мэндийн энэхүү хамгаалтыг сулруулахыг санал болгож байгаа. За манай тайланд бол илүү нарийн зохицуултуудыг улс орнууд болон мөн Европын холбооны түвшинд хийх шаардлагатай гэсэн ийхүү санал зөвлөмжийг хүргэж байгаа юм байна.